14-р бүлэг. Хүн яагаад өгдөг вэ? Библиэд нүглийн хөлс нь үхэл гэсэн нь үхэлгэгч нүглээс улбаатайг харуулж байгаа хэрэг. Энэ ертөнцид төрсөн хүн дунд үхэхгүй хүн байхгүй учраас энэ ертөнцийг нүгэлж ертөнц гэж дүгнэхэд хүргэж байна. Тэгвэл үхэл зөхөх нүглийг газарт үлдсэн юм болов уу? Эсвэл тэнгэрт үлдсэн юм болов уу? Энэ ертөнцид төрсөн хүнээс хэрэн ч үхлээс мултрахгүй. Төрөөд жилж болоогүй үхсэн хүн байдаг. Тэгвэл тэр үхлийг дэлхий дээр үлдсэн нүглээс болсон гэх үү? Нүглийн хөлс нь үхэл. Хэмээх үгэнд анхаарлаа хандуулж нүгэл ба үхлийн үндсэн зүй тогтлыг судалж үзье. Библи тэмдэглэснээс үзэхэд хүн төрлөختний өвөг Адам Евагийн үхэх болсон шалтгаан нь Эден цэцэрлэгт Бурхны хоригдсан тушаалыг зөрчснөөс амин жимс түүж идэж чадахгүй болсонтой нь холбоотой. Адам Ева нүгэл үлдснээхээ дараач залгуулад амин жимсийг л идчихсэн бол мөнх наслах байсан. Библиэд ийм айлджээ. Эхлэл 3:22. Эзэн бурхан үзэх тун. Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслахгүй гэжээ. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хахлуулахаар Эден цэцэрлэгээс гарган явуулав. Тэгээд бурхан тэр хүнийг хөөж гаргаад амийн модод хөтлөх замыг хамгаалуулахаар Эден цэцэрлэгийн зүүн талд херувууд болон зөв бүр дэргэлддэг галт хэлтийг байрлуулан тавьжээ. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслахгүй хэмээн айлдсан нь Адам сайн муугийн жимсийг идсэн ч гэсэн амийн жимсэл идчихвэл мөнх наслана гэсэн үг. Дүгнээд хэлэхэд энэ ертөнцид үйлдсэн нүглээс болсон бус амийн жимс идээгүй улмаас хүн төрлөختөнд үхэл ирсэн юм. Бид ч бас одоо амийн жимс идвэл мөнх наслана. Харин амийн мод руу нүгэлтний гараа сунган авч идэх аргагүй. Тиймээс Есүс Христ үхэлд хүрэх болсон хүн төрлөختний төлөө амин жимсний мод руу чөлөөтэй очих замыг нээн өгч загалмай дурсгасан түүний үнд цусаар ариусгагдсан хүн л амин жимсний мод руу очих онцгой эрх болон ариун хотод орох эрхтэй болох юм. Дэлхийд амьдарч байгаа хүн хичнээн зөв шударга байлаач Христийн үнэс цусгүйгээр амин жимсний мод руу очих боломжгүй. Энэ ертөнцид хичнээн их нүгэлтэй байлаач Есүс Христийн үнэс цусаар ариусгагдах юм бол амин жимсний мод руу очих эрхтэй болох юм. Мойсегийн хуулинд ч энэ талаар харуулсан байдаг. 10 тушаал хадгалдаг гэрээний авдар гэж байсан ба авдар дээр эвлэрүүлгийн тагны 2 үзүүрт 2 херуб тэнгэрэлч байсан. Эден цэцэрлэгт амин жимсний модыг херуб тэнгэрэлч хамгаалсан шиг тэд уг авдар байрлах ариунаас ариун газарт энгийн хүнийг оруулахгүй тулд галт хэлд барьсан байдаг. Сонгогдсон дахилчч хүртэл нүглийн тахилын цусаар өршөөгдөхөөсөө өмнө орвол галт хэлдэнд үхэх болно. Хинчвэ гэрээний авдарт хүрэх эсвэл ойртвол үхэх болдог. Учир нь Эден цэцэрлэгийн зүүн талд амин жимсийг хамгаалдаг херуб тэнгэрэлч галт хэлдтэй байдгийн адил гэрээний авдрыг хамгаалдаг 2 херуб тэнгэрэлчж галт хэлдтэй байдаг. Дахин хэлэхэд амин жимсний оронд 10 тушаал өгсөн юм. 10 тушаал тавьсан ариунаас ариун газарт орох үйл явдлаар хожим Тэнгэрийн амийн мод болон ариун хотод орж чадах үннийг харуулж байна. Сонгогдсон тэрүүн тахилч гэсэн нүглийн тахилын цусаар ариусгагдсныхаа дараа ариунаас ариун газарт ордог байсан. Энэ цус нь хожим загалмай дурсах Есүсийн үнэт цусаар ариусгагдан Тэнгэрийн амийн жимсний мод болон Тэнгэрийн хотод орох үннийг харуулсан байна. Библиэд ийм айлджээ. Еврэ 10:19. Иймд ах トゥ нараа бидэнд Есүсийн цусаар махбод болох өшгөөрөө дамжуулан түүний нээсэн шинэ амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул шинэ амьд зам гэдэг нь амин жимсний мод руу болон Тэнгэрийн хотод орох зам гэсэн үг юм. Библиэд ийм айлджээ. Илчлэл 22:14. Амийн мод руу очих эрхтэй болж хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчд нь ерөөлтөе. Дээлээ угаагчд гэдэг нь
алгасал баярын хурганы цус буюу Есүс Христийн цусаар дээлээ угаагчд гэсэн үг юм. Библиэд ийм альджээ. Илчлэл 7:14. Эдгээр нь үлэмжих зовлонгоос гарч ирэхсэд бөгөөд тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ. Тиймээс хэн ч бай Есүсийн гэрээний цусгүйгээр Тэнгэрийн оронд орж чадахгүй. Есүсийн гэрээний цус гэдэг нь шинэ гэрээний алгасал баярын цус юм. Алгасал баярын ариун зоогийн эслэл дээр Есүс аяг авч энэ аяг нь та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм хэмээсэн байдаг.